Пастора, бид ч бас эзний дуу хоолойг сонсохоор хичээх ёсгүй гэж үү? Зөөний аяга үнэхээр эзний илрэлт ажил байгаад бид сонсохгүй байвал эзнийг угтах боломжоо алдахгүй гэж үү? Үүлэн дээр бууж ирээгүй. Ямар ч эзэн Есүс хуурамч гэдгийг би хэлж чадна. Эцсийн өдрүүдийн бурхан хүн төрхтэй болж ажиллаа хийж байгаа гэдэг ч бүхэлдээ тэрс үзэл худал хуурмаг зүйл. Та нарын номлол хэдийгээр Библиэд тохирдог ч гэхдээ эзэн ирэх үедээ гарцаагүй үүлэн дээр бууж ирнэ. Би махбаттай болохгүй гэсэн. Пастор ахлагчид ингэж хэлсэн болохоор та нарын буруу гэдгийг нотлож байна. Та нар явсан дээр. Та яагаад эзний үгэнд итгэдэггүй юм бэ? Яагаад пастор ахлагчдынхаа үгэнд итгэдэг? Пастор ахлагчид эзнийг мэддэг юм уу? Пастор ахлагчдын үг эзнийг төлөөлж чадах уу? Тийм шүү. Эзэн Есүс анх өөрийн ажлыг эхэлж байхад ахлах тахилчид, хуулийн багш нар, Евдэн фарисеучуд эзнийг яаж эсэргүүцэж байлаа? Энэ асуудал бидний эргцүүлж тунгаах зүйл биш гэж юу? Ян эгч, дөнгөж сая та эзэн эцсийн өдрүүдэд хүний биетэй болохгүй гэлээ. Тэгвэл та пасторынхаа үгийг Библиэд үнсэлсэн гэх үү? Эзний үг үүнийг баталдаггүй. Эзэн эцсийн өдрүүдэд махбаттайгаар илэрч ажиллах тухай маш тодорхой зөвнөлүүд Библиэд байдаг. Тийм ээ. Эзэн Есүс хэлэхдээ аянга зүүнээс цахилж баруун зүгт ч гэсэн гялавдаг шиг хүний хүүгийн эрэлтэн ч мөн тийм байх болно. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тэнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Энэ хоёр зөвнөл хоёулаа хүний хүүгийн эрэлтийг дурддаг. Хүний хүү гэсэн нь чухамдаа бие махбодтой бурхныг хэлж байгаа юм. Хэрвээ эзэн Есүсийн дахин амилсан сүнслэг бие заримдаа нуугдаж заримдаа харагддаг юр бусын байсан бол хүний хүү гэж нэрлэх байсан уу? Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно гэж хэлэх байсан уу? Тийм ээ. Тэр бэрхшээл туулж гологдохгүй байсан. Зөв, мэдээж тэхгүй. Тиймээс эцсийн өдрүүдэд эзэн хүний биетэйгээр ирнэ. Та нар ийм яриаг хүлээн зөвшөөрч чадах уу? Энэ яриа эзний үгтэй таарч. Бурханд талархъя. Эгчээ, одоо эцсийн өдрүүдийн бурхан мах бодоор илэрнэ гэсэн зөвнөл биелсэн. Хэрвээ бид эзний үг биелсэн гэдэгт итгэхгүй бол аюултай байхгүй гэж юу? Фарисеучуд эзэн ирснийг харах үедээ түүний хүлээн зөвшөөрлгүй бүр эсэргүүцэж ялалсан. Үр дүн нь юу байлаа? Эцэстээ тэд эзний харалтаа тулгарсан. Хэрвээ бид фарисеучудтай адилхан бурханыг ирэхэд хүлээн зөвшөөрлгүй яллаж эсэргүүцвэл эцсийн үр дүн ямар байх вэ? Эзэнд итгэх бидний итгэл эзний эрэлтийг хүсэх биш үү? Эзнийг угтахын төлөө байдгүй гэж юу? Эзэнд итгэх итгэлээрээ Тэнгэрийн хаанчлалд орох хэсэг эцсийн өдрүүд дэх эзний ажлыг хүлээн зөвшөөрч чадах хэсгээр тодорхойлогддог. Одоо эзэн иргэн ирсэн ба бурханы гэрээс шүүлтийн ажлыг хийж байгаа. Гэтэл бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч үгүйсгэж бас хүлээн авдаггүй. Энэ эзнийг ирэхэд өргөдөх боломжоо алдаж байгаа хэрэг биш үү? Хэрвээ эзэн ирээд бид өргөдөж чадахгүй бол эцсийн үр дүн нь яах вэ? Эзэнд хаягдаж таягд болохгүй гэж юу? Бид эдгээр зүйлийг анхааралтай бодох ёстой. Энэ асуудал ийм ноцтой гэж үү? Та нарын энэ яриа пастор ахлагчийн санаанаас тэс өөр юм. Та нар энэ асуудлыг тайлбарлаад өгч чадах уу? Тэгээ. Одоо шашны олон хүн зөвхөн пастор ахлагчдаа сонсдог. Тэгээд үүсийн хамт бууж ирээгүй ямар ч эзэн Есүс хуурамч бас эзэн махбодтой иргэн ирэхгүй гэцгээдэг. Энд ямар асуудал вэ? Эцсийн өдрүүдэд эзний илэрч ажиллах арга замыг бид итгэлтэйгээр хэлж чадах уу? Библиэд дэх бурхны үгэнд учир нь миний бодол та нарын бодол биш. Мөн миний замч та нарын зам биш. Тэнгэр газраас өндөр байдаг шиг миний зам та нарын замаас өндөр.
Миний бодолч та нарын бодлоос өндөр гэсэн. Амин. Бурхны нүдээр бид тоос шорооноос өрцгөө. Түүний ажлыг яаж ухаж ойлгож чадах вэ? Тийм шүү. Эзэн эрэхтээ үүлэн дээр ирнэ. Хүний хүүгийн бие махбодтой байхгүй. Хэмээн пастор ахлагч нар итгэдэг. Ян ихчээ. Пастор ахлагч нар ингэж хэлж байгаа нь Бурхныг тогтоож байгаа хэрэг биш үү? Бурхан аливааг ингэж хийж чадахгүй, тэгж чадахгүй гэдэг. Энэ нь тэдний үзэл төсөөлөл биш гэж юу? Энэ нь Месиа ирнэ гэж Библиэд зөвхөнсөнтэй адилхан. Оронд нь эзэн Есүс ирсэн. Энэ хүний төсөөлж чадах зүйл гэж юу? Фарисеучуд үзэл төсөөлөлд үндэслэн Бурхны ажилд хязгаарлалт тавьж, эцэст нь эзэн Есүсийг цовдлоогүй гэж юу? Тэдний бүтэлгүйтэл бол сургамж. Гэсэн ч та пастор ахлагчдаа итгэсээр л байна. Энэ асуудал биш гэж юу? Тийм ээ. Эгчээ, эзний ирэлтийг угтан авах тухайд Бурхны илрэл болон ажлыг тодорхойлохын тулд пастор ахлагчдын хэлсэн зүйлд итгэх ёсгүй. Бурхны хонин сүрэг, Бурхны дуу хоолойг сонсдог гэж эзэн Есүс хэлсэн. Та нар Бурхны дуу хоолойг сонсомоор байна уу? Тийм ээ. Төгс хүчит Бурхны үгээс унших юм сонсохгүй бол Бурхны дуу хоолойг сонсох боломжоо алдах болно. Тийм ээ. Эгчээ, энэ бол эзэн хаалгыг чинь тогшиж байгаа хэрэг. Хэрвээ та Бурхны дуу хоолойг сонсохгүй, хаалгаа нээхгүй бол сэтгэлдээ өөрийгөө буруутгахгүй гэж юу? Түүнийг эргэн ирэхэд өргөдөх боломжоо алдсандаа зовхгүй гэж юу? Үнэхээр Бурхны дуу хоолойг сонсохыг хүсэхгүй байх гэж юу? Үннийг хэлэхэд бид Бурхны дуу хоолойг сонсохгүй гэсэн юм биш. Эзний ирэлтийг хүлээхдээ бид Сүд залуугийн дууг сонсож эзэнтэй хамт суuna гэж найдаж идэг. Бурханд талархая. Тийм ээ. Эзэнд талархая. Эдгээр жилүүдэд бид эзэн ирэхийг хүлээсээр ирсэн. Зүгээр л дуу хоолойг нь хэрхэн сонсох нь мэддэггүй. Та нар өнөөдөр ирснээр үүнийг тодорхой тайлбарлалаа. Бурхны дуу хоолойг чагнах нь маш чухал гэдгийг ойлголоо. Тийм ээ. Бурханд талархая. Гэхдээ пастор ахлагчд маань бид сүнсээрээ жаахан хууртагдаж магадгүй гэд эрж хайж судлахыг зөвшөөрдөг. Аха. Эзэн Есүс хэлэхдээ миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг гэсэн. Хэрвээ бид Бурхны хонь юм бол Бурхны дуу хоолойг таньж чадна. Энэ бол бодиттой. Тийм ээ. Илчлэлд олон зөвнөл байдаг. Сүнс чуулгануудад юу айлдаж буйг? Жигтэй бүхэн сонсох түн. Ариун сүнс үгээ хэлэхэд энэ нь эзний дуу хоолой байдаг. Хэрвээ бид ариун сүнсний чуулгануудад хандаа хэлсэн үгийг сонсдгүй бол эзний дуу хоолой гэж яаж итгэлтэй байх юм? Хэрвээ бид үргэлж пастор ахлагчдаа сонсвол Бурхны дуу хоолойг сонсож чадах уу? Чадахгүй. Төгсөгчд Бурхны үгийг уншихыг зөвшөөрдөг. Пастор ахлагчид Бурхны дуу хоолойг илэрхийлж чадах уу? Та нар пастор ахлагчдынхаа номлолыг олон жил сонссон. Бурхны үгийг илэрхийлж байхыг харсан уу? Хараагүй. Тийм ээ. Тэд Бурхны дуу хоолойг тэгээд сонссон уу? Тэр Пастор ахлагч нар Бурхны дуу хоолойг сонсож чадна гэх үү? Пастор ахлагч нараараа хязгаарлагддаг бол үр дагавар нь юу байх вэ? Энэ байдлаараа та нар пастор ахлагч нарынхаа хамт Бурхныг эсэргүүцэх нүгэл үйлдэхэд оролцсон. Ийм байдлаар та нар эзэнд хаягдах магадлалтай. Тийм ээ. Өнөөдөр бид Бурхны эцсийн өдрүүдийн дуу хоолойг танай гэрт авчирсан. Хэрвээ та нар эсэргүүцсээр байвал энэ үйлдэл чинь эзний зөвшөөрөлд нийцэх үү? Эсвэл эн чинь эзнийг шархлуулах уу? Та нарын хэлдэг зөв үү? Өмнөд бид үнэхээр тийг мэдлэггүй байж. Бид одоо Бурхны дуу хоолойг сонсож үнэн замыг судлахыг хүсэж байна. тийм ээ. Аль бидэнтэй ярилцаач. Бурханд талархая. Гайхалтай. Бурхан талархай. Манайд очиод нөхөрлөл хийсэн дээр биш үү? Тэгээ. Тэгье. Гэртээ хараад нөхөрлөл хийцгээе. Явцгаая. Явцгаая.